Сайн мэсгэн хүүхдүүдээ за өнөөдөр 6 дугаар ангийн математикийн хичээлийн 7 дугаар даалгавар тооны квадрат болон квадрат язгуур гэсэн хоёр сэтвийн бодлогуудыг бодно. За язгуур төр 4 гэдэг маань язгуур төр 4 нэмэх нь язгуур төр 1 хасах нь язгуур төр 16. За язгуур дор 1 байвал эндээс 1 гарна. Язгуур төр 4 байвал 4 маань өөрөө 2-ын квадрат учраас 2 гарна. Язгуур төр 16 гэдэг маань 4 гарна. За тэгвэл энэ болго маань язгуур төр 4-өөс 2 гарна. Нэмэх нь 1, хасах нь язгуур төр 16-аас 4 гарна. За эндээс 1 дээр 2-ыг нэмлээ 3. 3-аас хасах нь 4 буюу хасах нэгтэй тэнцүү. За дараагийн бодлогыг аваад үзье. 3-ын квадратаар нэмэх нь 4-ийн квадрат. 3-ийн квадрат гэдэг маань 3-ыг 2 удаа үржүүл гэсэн үг. 3-ийн квадрат гэдэг маань 3-ыг 3-аар үржүүл гэсэн үг. Энэ 9-тэй тэнцүү. Тэгвэл би 3-ийн квадратын өмнө оронд 9-ийг орлуулж өгнө гэсэн үг. Нэмэх байвал нэмхээ, хасах байвал хасхаа бичнэ. Дараа нь 4-ийн квадрат. 4-ийг үржих нь 4 буюу 16-тай тэнцүү. Нэмэх нь 16. Эндээс 9-дэр нэмэх нь 16 буюу 9-дэр 16-гаа нэмэхэд 25. 25 гэдэг маань өөрөө 5-ын квадрат учраас квадрат язгуур дор 25-аас 5 гарна. За дараагийн бодлого. Квадрат язгуур дор 121 нэмэх нь квадрат язгуур дор 256 хасах нь 324. За 121 гэдэг маань өөрөө 11-ийн квадрат. За 256 гэдэг маань өөрөө 16-гийн квадрат. 324 гэдэг маань өөрөө 18-ийн квадрат. За квадрат язгуур дор 121-ээс 11 гарна гэсэн үг. Нэмэх байвал энд нэмэх, хасах байвал хасхаа бичнэ гэсэн үг. Нэмэх нь квадрат язгуур дор 256 гэсэн учраас квадрат язгуур дор 16 гэсэн үг. Яагаад гэвэл 256 маань 16-гийн квадрат. Хасах нь 324 квадрат язгуур дор 324. 324 маань өөрөө 18 квадрат учраас хасах 18 тэнцүү. 11 дээр 16-гаа нэмлээ 27. 27-аас 18-ыг хаслаа 9. За дараагийн жишээг аваад үзье. 13-ийн квадрат хасах нь 5-ын квадрат гэж байна. 13-ийн квадрат гэдэг маань өөрөө 13-ыг 2 удаа үржүүл гэсэн үг. 169 гэсэн үг. За 5-ын квадрат гэдэг маань 5-ыг 2 удаа үржүүл гэсэн үг. 5-ыг 5-аар үржүүлээд 25. Тэгвэл квадрат язгуур дор 13-ийн квадрат маань өөрөө 169-тэй тэнцүү 169 хасах нь 5-ын квадрат гэдэг маань өөрөө 25. 169-с 25-ыг хасаад язгуур дор 144. 144 гэдэг маань 12-ийн квадрат учраас 12 гарнаа. Анхаарал тавьж сонссон та бүхэнд баярлалаа.